Насаа байцгааны уус сонсогчдоо Германы нислэг Берлинээс холбогдож байна. За яг одоо бол Бранденбургийн хайлганы сүүдэрт сууж байна да. За сонсогч нартай энэ өдрийн мэндийг хүргье. Парисаас ирж байна. Парист яг одоо бороо орж байна. Дэлхийн монголчууд нэвтрүүлэг. Дэлхийн өнцөг болон бүт байгаа монголчуудтайгаа холбогдсон ярилцж байна. Хөтлөгч Чимбат Чанца. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3. Дэлхийн монголчууд нэвтрүүлгийн хамтран ажиллагч Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв. Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс хүргэж байна. 1991 онд хөрөнгө оруулалтын эрхийн бичиг буюу цэнхэр ягаан тасалбараар олгогдсон хувьцаагаа хаана өгснөө шалгахыг хүсвэл та өөртөө байрлах түүц машинаар иргэний үнэмлэх 3-1-ийг уншуулан хувьцаа цэсийг сонгон мэдэх боломжтой. Мөн та 158989 дугаарт регистрийн дугаарын эхний 2 үсгийг латин фондоор бичин зай агуулгүйгээр 8 оронтой тоогоо үргэлжлүүлэн бичин мессежээр илгээж өөрийн үнэт цаасны компани болон Эрдэнэс тавталгаа компани хувьцааны тоо ширхгээ хараарай. Харин гадаадд байгаа бол www.mcsd.mn хаягаар нэвтэрч регистрийн дугаараараа шалгана. Мэдээлэл авахудаас 712 460 дугаараар дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. Та бүхэндээ оройн мэндийг хүргэе. Дэлхийн таны нүдээр Дэлхийн монголчууд нэвтрүүлэг маань эхэлж байна. За маань нэвтрүүлгийн хувьд дэлхийгээр зархан суугаа монголчуудтайгаа холбогдоо тэр хүмүүсийнхаа бас ажиллаж амьдарч байгаа хот улс хийж байгаа ажлыг бол утасныхан тусламжтайгаар бол харуулж ярилцдаг юм нэвтрүүлэг байгаа. За мөн гадаадд байж байгаад ирсэн монголчуудтайгаа студид дээр бас уулзаж ярилцдаг байгаа. За манай өнөөдрийн зочны маань хувьд болохоор өөрийн биеэр бас хүрэлцэн ирсэн байна. За тэгэхээр танд оройн мэндийг хүргэе. Оройн мэнд. За тэгэхээр манай зочны хувьд Шагтар хөвгт ариуна тийм. За Хятад улсад бас ажиллаж амьдарч байсан ийм зочин маань хүрэлцэн ирсэн байна. Та өөрийнхөө тухай манай сонсогчдод танилцуулах уу? Сайн байцгаана уу? Та бүхэндээ өөрийгөө танилцуулъя. Намайг Шагдрын ариуна гэдэг. Би 1962 онд төрсөн Улаанбаатар хотод Монгол улсын иргэн. За тэгэхээр мэдээж одоо Дэлхийн монголчууд нэвтрүүлгийн маань хувьд болохоор гадаадд байж байгаад ажиллаж амьдарч байгаад ирсэн монголчуудтайгаа ярилцдаг. Тэгээд байсан орныхын тухай бол ярилцдаг байгаа. Тэгэхээр таны хувьд хамгийн анх бас гадагшаа хэдэн онд ямар зорилгоор явж байсан бол? За бүр анхан бол одоо нөгөө үйлдвэрлэлд ажиллаж байхдаа бүгдээр эмт Чехаар тус гэж байсан. Тэгэхэд үйлдвэрлэлийн дадлагаар 82 онд явж исэн. Жил 6 сараар. Дараа нь бол яг эрчгээд үйлдвэрлэлд ажиллаад байж атал одоо нөгөө зах зээл одоо манай Монгол улс арслан нийгэмшилжээд нөгөө үйлдвэрлэлүүд маань түүх үйдгүү болоод ажил зогсоод 98 онд ер нь тэгэл сул зогсолтод орсон л доо. Тий. Тэр хооронд 95 онд нэг зах зээлийн мэргэжил гэх юм уу юу хэ нэг тоогооч мэргэжил эзэмшээ Төмөр замын коллежид тоогоочоор төгсөөд тэгээд хуваараа ер нь тэгээд үйлдвэрлэл ажиллаг болоод ирэхээр хүн чинь хувийн бизнес дээр үл ордог юм. Тэгээд хийж явж байгаад тэгээд Хятад руу бол 2005 оны 9 сард гарсан. Тийшээ гардгийн учир бол манай өвгөн маань нөгөө хотоод жоохон муу ер нь тусгай мэргэжлийн хүн байсан. Архитаар стам хэрэгэлдэггүй мөртлөө яг нь ажил мэргэжлийн онцлогоос гэдэг юм уу явдгийн 85 онд үзүүлэл нуулал шарх үсцэл явж исэн. Тэгээ ер нь явандаа нөгөө нислэгийнх чинь нөгөө холоор явна. Тэгээд ажлын нөхцлөөс нөгөө хоолны нөгөө эдэлт нар ч өөр болоод ирэхээр хэдий эрүүл биетэй сайхан боловч явандаа нөгөөт нь гарахшаад нөгөө төрхөн зур нөгөө юм ууж нөгөө дарж авсаар байгаа нөгөөт нь нэлээд хэцүүдээд дээр онд эрт тэтгэвртээ суугаад сууснаас хойш ер нь л эмийн хамааралтай тэгэл нөгөө харшаалаас тэмгээл юм л болох юм байна лээ. Тэрнийг яагаад явсаар байтал ер нь нэг онцгүй болоод 2005 онд ер нь ажил үйлчилгээ маань нэг болдгоо. Тэгээ маань тухайн үед бас 2000 он гараад нэг Солонгос руу бас нэг хар ажиллагаар нэг 3 жил гараад ирсэн. Бүр нэг биш болоод ирсэн. За ерөөсөө болохгүй юм байна. Залуу одоо нэг 4 хүүхдээ бэлэс үлдэх чинь надад хүн шүү дээ. Тэгээ ер нь хүн элэг бүтэн амьдрахтай байх шиг сайхан байхгүй. Тэгээд ер нь их зоригтой шийдэл гарсан да. Тий, Хятад руу ер нь дурны ангаах их зүгээр Европ хэмээр ингээд яхад бас нэг жоохон асуудал гараад. Тэгээд явсан онсон л гэж боддгийн. Яг их нэг 3 жил нэг жоохон хэцүү байсан. Одоо тэгэл нэг эмчилгээний зардал юу гэлээ барьж оцсон хэдэн тагвар маань байхгүй. Тэгээд
хятадд одоо 90 хотод л байсан л да. Нааша цааш явхад бас амар тэнцээ хэдэ Бээжин тэнцгийн хамтрын руу очиж үзүүлээд хяналтанд орсон боловч нааш цааш ингээ орж гарахад арай нөөдөө хүмтэй 90 хотыг сонгоод энд ер нь ажил амьдралаа зохицуулж эхэлсэн. За тэгэхээр хятадын бас тухай ярилцахаас өмнө бас таасаа хэлсэн 1989 онд Чех гэсэн үү? Тий. За тэр үед мэдээж бас манайхан ч гадагшаа явах бол тийм өргөн дэлгэр байгаагүй. За тэгээд Монголдоо ер нь одоо бүгдээрээ тий. За ихэвчлэн яг Орос руу бол хүмүүс гадагшаа гарч үзсэн, хүмүүс нь Орос руу явсан байдаг. Тэр үед бас өөр 3 дахь орн руу явж үзэхэд ямар байсан таны төсөөлжсэнээс тий. Тэгээд тухайн одоо Чех улс манаас ер нь хэр хөгжилтэй байсан юм бол бид нар тухайн үед нөгөө гарахад ер нь их шалгуур өндөр байсан шүү. Тий. Ажилчид штэ бид нар үйлдвэрлэлийн дадлага хийх одоо тухайн үед нөгөө шинэ үйлдвэр байгуулагдаад ингээд ажилч мэргэжлээ нөгөө чадваржуулах тийм ээ. Тийм өнцгөөс харж ингэж явж исэн. Шалгуур өндөр байсан. Бид нар ч олон шалгалттай шүүлгээр орно. Бид нарыг одоо нөгөө бие даах одоо нөгөө одоо очиод янз бүрийн асуудалд орохгүй тулд одоо яах ёстой ёс зүй хүний одоо юугаар хүртэл ингээл давхар бид нар ч судалгаатай орж илээ шүү дээ. Тэгээ үйлдвэрлэлээс орно тэгээд яамнаас шалгана ингээд одоо үзүүлэлтээр тэнцэл тэгэл явж илаа. Тэгээд Чехад ингээл очиход бид нар Орос руу мэдэх болохоос шүү тийм ээ. Цаашаа ингээд явхад ер нь л соёлог гайхсан л да. Москва дээр ингээд нөө худалдааны төлөөлөгчийн газар очихал тэгэл нөө 100 гаруй ажилчид явж байсан. Манай би чинь Чехийн Тршевич хотод очиж байсан. Тэнд 30 гаруй хүн явж байсан. Мастраа 2 хүн яваад 6 сарын яваар бид нар жил гарan сууж байгаа. Тэнд тэгэхэд нөгөө бас 5 жилийн тэмцээн хүүхдүүд байсан очиход. Тий. Шал өөр ертөнд суулж исэн шүү. Бас л их сонио. Тий. Одоо бодоход их тийм сайхан дурсамж байдаг юм аа. Тэгээ үйлдвэрлэл дээр одоо яаж одоо нөгөө үйлдвэрлэл дээр ажиллаж хөдөлмөрхөө те одоо цехийн одоо үйл ажиллагаа баг хамт олноор бол одоо ингээд амжилгаар явж хийдэг ажлыг чинь тэндээс л ер нь нэлээд ойлгож ирсэн. Манай тухайн үед манай үйлдвэрчин бас л их олон ажилчинтай хуучин үйлдвэр байлаа шүү дээ. Тэгээд нөгөө Чехийн тусламжаар шинэ гутал үйлдвэр гэж баригдаад тэрш орсон. Би болохоор хуучин гутал үйлдвэр Намхан цагаан гэдгээс л эхэлж байсан л да. Тэгээд гутал үйлдвэрт анх орохдоо нөгөө хуваарлагдсан сургуульд очиагүй. Тэгээ шууд ажиллаж анги руу орж исэн. Тий. За манай сонсогчдоос бас их болор Филипс мэн бицэн өөрөө бас Европт амьдардаг хүн байгаа. Хамгийн хэцүү шалгуур нь танд юу байсан бэ гэж бас бицэн байна. Одоо тийш харах нэлээд шалгуур хэцүү байсан гэж байна шүү дээ. Гэхдээ яа тэр чинь одоо тухайн үед нэг Монгол ардын нам гэж байсан. Тий. Ер нь бид нар чинь нэг тийм их ёс зүйтэй байдаг байлаа шүү дээ. Одоо нэг ах цахаан хүндэлдэг тийм ээ. Яг л одоо юу гэж хэлэх юм бэ? Одооны залуучууд болохоор л айхтар одоо нэг хавч гэдмэл гэж ойлгоод ах шүү. Тийм биш л дээ. Ер нь баг хамт олон үйлдвэрлэл ингэж ажил чиглэх гэдэг чинь ерөөсөө багийн үйл ажиллагаа шүү дээ. Тэрнийг л одоо бив нэг нөгөө алаг цог үзэхгүй те. Одоо чинь одооныхт ингээ харьцуулж харахад хүнийг нийгэмшүүлэх тал руугаа их зүв явж исэн үе байсан байгаа. За. Тий. Ямар ч хүн орж ирэхэд одоо баг хамтлал руу хүлээж аваад одоо тэнд чинь нөгөө хэрэгтэй бүгд орсон ч байдаг юм уу одоо тусгай юунаас гарч ирсэн улсуудын чинь тэр гарч ирсэн тэр гэж хэлэхгүй штэ. Чимээгүй л оруулж ирэл нийгэмшүүлэх хамт олонны дунд хүмүүжүүлэх тийм сайхан ориглог үе байсан. Одоо ч хүнийг нөгөө янз янзаар хэлдэг болчиход байна штэ. Тэр нэг айхтар хатуу шалгуур гэдэг юу ах вэ нөгөө явах гэж ингээл уудадаг. Тэр хооронд бол нөгөө эмгтээчүүд бид нар ч нөгөө жирэмсэн болчвол хасагдах гэдэг. Тэр тал дээр бас их анхаардаг тийм юмнууд байсан. За миний зүгээр бодож байгаа болохоор бид нэр одоо Чех, Чехословак гэдэг тийм нэг сүүлд бол хүүхдийн кинонууд ч юм уу тиймэрхүү зүйлээр нь мэдчихэж байгаа. За улаан бас Каросаг автобус чинь мөн болоо. Тийм. Карос ч. Тэгэхээр ер нь таныг одоо 82 онд очиход хөгжлийн хувьд ер нь юу ямар хуу байсан? Одоо манайхаас хэр байсан бол тэгээд ер нь таны гайхшруулсан зүйл юу байсан бол? Тийм. Гэхдээ ер нь их тийм тайван нэг тийм биднэрх чинь нэг арай жижигвтер хот байсан л да. Тршевич гэдэг чинь одоо юунаас Чех яг Праг хотоос 2 цаг яваад ордог. Ехловатай болохоор 45 минут, Борно руугаа 2 цаг яваад ордог. Тийм одоо Австри улс руугаа нэг ойролцоо хэлтэй тийм газар байсан. Одоо их тогтун их тийм юу л их сайхан л газар байсан л да. Бас хөгжингөө бас Оросуудаас нэлээ арай онцлог. Тэгээ манай үйлдвэр чинь нөгөө
хөрөнгөтний бас гутал хийдэг. Тухайн үед бид нар чинь Итали шугамын гутал гэхээр л сонин санагддаг байлаа шүү. Итали руу гаргадаг, Югослав руу гаргадаг, Австрал руу гаргадаг, Герман руу гаргадаг, Орос руу гаргадаг гэл энэ тасгууд нь тэр дээр нөгөө хэдэн улсууд маань 1-2-оор хуваарлагдал тэгэл ажилдаг. Өглөө оройн ээлжтэй. Тэгээд дадлага хийжсэн. Зөв. За тэгэхээр бас нэлээд нэр үед бол 82 онд бол ямар ч жил хагас бол гадаадд байгасан туршлага байсан байна. Тэгэхээр хоёр дахь удаага бол та түрүү хэлсэн тийм. За эмчилгээний зориулалтаар шугамар. За дээр нь болохоор бас түрүү сонсоход хоолны газар, Монгол хоолны газар байгуулсан гэсэн үү тийм. Тэгсэн. За тэгэхээр бас тэр тухайгаа илүү ярилцъя гэж байна. 2003 онд гэсэн 5 онд тийм. Намар 9 сард. За тэгэхэд өөрөө таны за 90 онд очиод бас анхны яг тэр нь явахаасаа өмнө тиймэрхүү төлөвлөлтөй байсан очиод нэг хоолны газар ажиллуулъя гэж төлөвлөсөн үү эсвэл очисон өнөө бас шийдвэрийг гаргасан болов? Ер нь юм яаж мэдхүүгээд нөгөө хүн чинь хааби хувилбартаа л явдаг штэ. Эрсдэл яваас тооцсон. Тэгэж бодвол очисон. Тэгээд мэдхгүйгээсээ бас яаж авах энэ тэрэ мэдхгүй явж исэн. Тэгээд шууд л ороод бас жоохон эрсдэл байсан л да надад. Жилээрээ төрөөсөлчил 9 сар болвол тэндээсээ гарах жишээтэй. Тэгээд одоо хүнд нэг буруу тохиодох яг миний өөрөө л буруу байхгүй хүнд итгэх ч гэдэг юм уу тийм ээ. Тэрэндээ хит найдах ч гэдэг юм уу. Тэгээ хүний газар чинь бас нэг тиймэрхүү байж болохгүй юм байна гэдгийг сүүлд хожууч гэсэн өөрөө л ойлгож байгаа. Тэгээд 9 сар болол гарахад би чи 9 сард бүтэн жилээр гэж байхад дараагийн жилийн 9 сар хүртэлгээл жилийнхэн түрээсээ ингээл өгсөн байхад бодлогал болж байгаа жишээтэй байхгүй юу. Тэн дээр яг нөгөө өвөр Монголд одоо буруу өгөхгүй тэр тухайн нөгөө гуанз ажиллуулж байгаад өгж байгаа монгол хүн маань үнээл хэлчих байсан байхгүй юу. За. Тийм. Тэгэл эхний нэг жоохон юу гарч иж байгаа. Тэгээ эндээс л дохио аваад хүн чи цаашаа чинь за ингэж өстой юм байна шүү гэж ойлгоод. Тэгээ харин яг цагаа тулахаараа одоо нөгөө хятад хүн харин шал өөр юм бэл. Яг ном дүрмээрээ ингээд нөгөө юу хийгээд явахаар би азар харин тухайд очичоод ер нь гэр бүл дээрээ ингээд нөгөө явахта консул дээрээ тэнд суугаа яг хариуцсан монгол консултай аль бисаар очиж бүртгүүлж ирсэн. Ер нь заавал бүртгүүлэх ёстой. Ягаад гэвэл тэр улсынхаа хуулийн захирагдах ёстой. Хэдийн ингээд эмчилгээ домждгооч гэсэн юм яаж мэдэх вэ? Тэр маань их онсон. Тэгээ хөдөлмөрлөлтөнд зөвшөөрөл авах гэж бас жоохон ажил болсон. Ганц нэг таньдаг хүнээрээ бас яриулсан. Өвөр Монгол эднэрээ ер нь аль биесны юугаа авахын тулд бас жоохон нэг сар 2 сар ер нь жоохон явж байгаад харин их гайгүй хятад хүн таарад. Одоо тэгээ тэр хүн нөгөө Батлан даалт гараа монгол хүн одоо биднийг хараад нөгөө худлаа ярихгүй одоо бидний насыг ч хүндэтгсэн юм уу ингээд шал өөрөөр тэгээ яг нөгөө аль биесны эрхтэйгээр бүртгүүлж авсан. Тэр их завшаан болсон надад. Тэгэхээр бид нар бол яг яриад л гэдэг л да зарим хүмүүсийг ирээн гарч үзээгүй одоо юу гэж тий баг байхгүй гэл нэг тийм хөө нэлээд нэхэр хоёр орны одоо хилийн бомб наашаа цаашаа явдаг ийм хүмүүс бол магадгүй их очиж үйлчлүүлдэг. Миний хувьд болохоор ирээнэр бол очиж үзээгүй учраас бол бас мэдээлэл жоо муутай байна л да. Тэгэхээр тэнд одоо хоолны газар гуанз ажиллуулахад одоо ер нь бол дамжиж өнгөрч байгаа 8 хийж байгаа хүмүүс бол хөө үйлчлүүлдэг байсан гэж ойлгол зөв. Зөв. Ерөөсөө Монгол иргэд маань тэ 8 хийж байгаа улсууд сүүл рүүгээ яг нь мэддэг болоод ирэхээр гадна дотноос ирж байгаа улсууд гуанз нээгдэг байхад эртсэн хүлээгээ зогсож идэг. Танахыг зааж өгсөн гэл одоо Бээжингээс юм уу Бээжингээр дамжаал гаднаас ирж байгаа улсууд Монгол хоолой иднэ гэж орж ирнэ. Бүр гадаад улсууд хүртэл зогсож идэг гэсэн шүү дээ. Тэг хилэндээс алхаад бас одоо 8 за иймэрхүү ингээд жижиг дунд бизнес руу орно штэ энэ чинь. Тэгэхээр ийм зүйл хийхэд одоо бичиг баримт гэдэг юм уу за хүндрэлтэй зүйлүүд нь юу байсан бас илүү давуу авааштай зүйлүүднээс юу байсан бол яг их зөвшөөрөл авахд л гэхээс айхтар тийм хүндрэл надад тулаагүй. Яг бол бүх юм үнэн ил хилээд ингээд явж исэн болохоор их зөрөгтэй тэр үед бас залуухан байсан юм боо. Тэ ер нь л ингэж нэгэнт юм байгаа юм чинь ингл яах вэ монгол хүн гэхэд анхны монгол иргэн гэдгээр би татвар төлөгчөөр аль бие ёсны яг нэг засгийн орны одоо манайхаар лиценз зөвшөөрлөө аваад татвараа төлөгчөөр би чинь 2005 оны 11 сараас эхэлж ирсэн. Тэгэхээр мэдээж тэнгуүр чинь дайран өнгөрч байгаа монголчууд бол их хвчлэг үйлчлүүлдэг гэж юм. Тэгэхээр ер нь ингэж 8-нд явж байгаа хүмүүсийн манайд бас ямар асуудлууд үүсдэг байсан. За дээр нь бас юун дээр илүү анхаардаг. Одоо юу гэдэг зарим хүмүүс бол одоо зөрөгтэй бас таашаа тэгэл одоо юугаа үүрэл гэдэг юм уу те цонхоо үүрэл гараа авчиж байгаа хүмүүс бас байдаг баг. Тэгэхээр ер нь бол тэр үед бас тохиолж исэн зүйлүүд илүү онцлог гэх юм уу тийм зүйлүүд хэрэг байсан бол тухайны оны намар ингэж орчход тэр нэг цагаан сар болдгийг.
Цагаан сарын үеэр яг нэг хил хаа одоо бид нар чинь тийм олон хоногор хил хаадаг мэдэхгүй шүү дээ. Нэг анхудаа очижсэн яг ингээд нэг хил хаачдаг тэгдэг гэж л мэдчихсэн. Тэгэхэд нэг хүүхэн манай Монголын хүүхэн нэг 2 охинууд агуулад очижсэн. Аваарт ороод гэмтлээсээ болоод нөгөөдхөө эмчлүүлэх гэж Бээжин рүү явж байгаа байхгүй юу. Тэгээд Бээжин рүү явхад нөгөө бүх юмнууд хаагдаад ер нь плед олдцоовор буудлууд нь хаагдсан. Цагаан сараар эднийхэн 15 хоног ер нь яс хааж амардаг усууд юм байна лээ. Тэгээд ганц хэдий хаагаад бид нар амрах боловч тэгж чадахгүй нөө Монгол улсууд маань ирээд ирэхээр нөгөөдхөө ажиллах тийм ээ тосож авах. Тэгээ Бээжин явахт нь явуулчихад дараа нь тэгсэн тэд нар маань айгүй зардалгаараа шатаж эргээд эндэл байх байсан юм байна гэж иржсэн тийм тохиолдод байдаг. Тэгээ тэндээс чи явсан ер нь хүн юмаа судалж ирдэг. Бид нар ч гэсэн олон хоног амраал яах вэ хөө бас тооцоо судалгаа гарч ирдэг. Хэдий хар зориг юугаар орсон ч гэсэн бас эрсдэл байж лээдэг байхгүй юу. 8-ачт маань бас очоод бас түгжигдэж чинь. Тэгэхээр чин хэл 3 хоног хаана гэдэг чи бас л хөрхөн тооцоо илүү зардал гарч байгаа шүү дээ. Тэгээ эмчилгээ ялангуяа тэр янз бүрийн асуудлаар явж байгаа улсуудад л жоохон хүндрэлтэй. Тэгээ хэл хаацсан плед нь олдохгүй байхад нөгөөдөлөө ургаж гаргах гээд тэгэл танихгүй ч гэсэн тэд нартаа туслаад явахаас арга байхгүй. Тэгээ очиж бас хүн амтнаас хүн пледийг олж өгнө. Тэгээ яг албан ёсны нөгөө зөвшөөрлөлтөй ажил хөдөлмөр эрхлээд ирэхээр аяндаа нөгөө улсуудаа танигдаад л ирдэг юм шиг байна. Тэгээ очиод ингээд яриад явахаар за энэ хүн чинь нэрээ нэг тийм байна. Энэ хүнд нэг ингээд тусалж хөстэй юм байна шүү гэдэг юм уу. Арай л нэг өөр хандж ирчихсэн л да. Хоолны хувьд бол яг гуанз ажиллуулахад эхний удаадаа нөгөө юм бэлчээл хийдэгсэн сүултээ ерөн захиалах хоолоор ил харуулж хоолоо хийж явах хэрэгтэй юм байна. Тэрээс эрүүл хоол янз бүрийн хамтлагаа байхгүй. Тэр чинь бүхэл бүтэн том зах зээл олон гуанз хятадын дорны ануухан тэрний хоол эднэр бол бид нар марахгүй шүү дээ. Том янз бүрийн хамтлал хийсэн улсууч хятад хоол эдэн гэж орж идэг. А би болохоор ерөөсөө л Монгол хоолоор яг бол өвгөө маань юутай бид нар эрүүл хооллох ёстой гэдгийг ойлгосон үндсэн дээр янз бүрийн тийм юмнууд ерөөсөө авч хэрэглэдэггүй зөвхөн Монгол хоолоор. За тэгэхээр төр завсарлаад би нэвтрүүлгийн хамтран ажиллагч байгуулах мэдээллийг хүргэе тийм. Тэгэхээр бас ялангуяа хилийн чондод байгаа гадаад байгаа монголчууд маань бас илүү мэдээд авах тийм зүгээр мэдээлэл байгаа. Юу вэ гэхээр үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв бол маань нэвтрүүлэгтэй хамтран ажиллаж байгаа. За тэгэхээр бас тав сайн мэдэх бах 91-92 оны үед бол хөрөнгө оруулалтын цэхэр ягаан тасалбар гэж бас гарч ирсэн тийм. Тэгэхээр энэгээр олгогдсон хувьцаа ер нь одоо бас хаана байдгийг одоо ямар газар байгаа гэдгээ шалгахыг хүсэх юм бол Монголоос бол жишээ нь түүц машин дээр өөрийнхөө иргэний үнэлгээг уншуулах, за эсвэл хуруугаа уншуулад мэдээд авах юм боломжтой. За мөн 1589 гэсэн дугаар руу регистрийн дугаар, за мөн эхний 2 одоо үсгийн болохоор латинаар бичээд за ингээд зай хавлгүйгээр 8 оронтой байгаа бичээд илгээх юм бол таны бас үнэт цаасны компани одоо эрдэс 5-7 1072 хувьцаа байна уугүй юу хэдэн жирхэг байна гэдэг ийм мэдээллийг бол авах боломжтой юм байна. За гадаадд байгаа иргэдийн маань хувьд болохоор MCSD.MN гэдэг хаягаар ороод за сайт хамгийн дэд хэсэгт интернет дансны хуулга гэж хэсэг байгаа. Ийшээ ороод үзэх юм бол за эрдэс 5-7 компани хувьцаа эзэмших хэсгээ за хадгаламжийн дансандаа бас данстай хэсгээ мэдэх юм боломжтой юм байлээ. Би өөрөө шалгаад үзсэн ямар ч байсан 1072 хувьцаа байна. Гэхдээ дансаа нээлгэж хамжаагүй нөхөр нь бас одоо яг нээлгээд 3 хоногийн дотор бол нээлдэх юм байлээ. Ямар ч байсан ингэ өсөлтөө явуулчихсан байгаа. Шалгаад үзсэн чинь 96,000 төгрөг гэдэг бас ноогдол ашиг гэдэг ороод ирсэн юм байна. Тэгэхээр үндсэндээ та бүх манаас үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн дансаа нээлгээд за энэ дансанд одоо ашиглаа мөнгө ашиглаад бас арилжаанд оролцох үнэт цаасны хувьцаа хийх за мөн хоорондоо бас бэлэглэл хийх тий өвлүүлэх ийм боломжуудыг бол олгодог юм байна. Бүртгүүлэхийн тулд бол иргэний үнэлгээ бол аваад за иймэрхүү бас одоо дилерийн компани руу очих за мөн онлайнаар гэх юм бол 1072 ETT.MN гэж сайт руу орж шалгаж ийсэн за мөн бусад холбогдох компаниуд нь бол эндээс харж агаад онлайнаар иргэний үнэлгээ арга үүргөө ингэж канаандаад юугаар мэйлээрээ уулзах юм бол дансаа бол нийлэгч ийм боломжтой байдаг юм байна. Тэгэхээр ер нь бол таны жишээ энэ 72 хувьцаагаа шалгаснаа. Миний 72 хувьцаа бол байгаа. Манай нөхрөх хэрэг байхгүй. Нөгөө тухайн үед нөгөө капитал банкар нэг 300,000 төгрөг өгсөн шүү дээ. Тэгээд нөгөө бус нь байхгүй болсон байна. Энэ нэг л харин одоо хаана яаж шалгуулж авах вэ гэж бид хоёр бас бодож байгаа шүү дээ. Ашгүй наадах чи хэлээд ирэхээр би бодож байна. Харин сая
70-12 тэг 4 60 гэсэн юм дугаараар ажлын өдрүүд 9-өөс 17 цагийн хооронд за мөн ингээд энэ саяны дугаараар те бусад асуудлуудыг бол лавлчих ийм боломжийг бас олгодог юм байна. Тэгэхээр ямар ч байсан гадаадд байгаа монголчууд маань та бүхэн өөрсдийнхөө 1072 хувьцаагаас шалгаад за тэгээд бас өөрөө тэр дансаа нээж амжигвал нээгээд ногдол ашгаа хүртээд явж байвал ийм боломж нь бас олгогдсон юм байна шүү. Баярлалаа. Энэ харин их завшаан байна шүү дээ. Нэр гадаад байгаа монголчууд чинь янз бүрийн юмнаас хоцорсон мэдээлэг болцсон байдаг шүү дээ. Одоо энийг олж авч энэ сайхан та хэдэ холбогдоод ажиллаж байгаа та их баяртай байна. За тэгэхээр үргэлжлүүлээд бас таны хятад байсан ирээнд байсан тухай ярилцсан. Ер нь ирээн гэдэг хотын хувьд болохоор бид нар яг өвөр Монгол аймагт харьяалагддаг. За манайхтай ингээд хил залгаа байдаг тийм. Иймэрхүү талаар нь мэдээд байдаг. Ер нь яг ямар хөө байдгийг бас ялангуяа хүмүүсийн зүгээр яриагаар бол ирээн хот бол анх гардаг хүмүүсийг 8-нд явж эхэлж байхад бол хөгжил маш буурай байсан бол одоо маш их хөгжсөн гэдэг ч юм уу. Иймэрхүү зүйл бол яригддаг. Таны хувьд тэнд бас нэлээд 10 жил амьдарсан үед бол яг анх очиход ямар байсан одоо ямар болж байна. Ер нь тэнд бас ямар онцлогтой газар юм болоо. Ер нь их өөрчлөгдсөн шүү. Тийм хооронд. Одоо анх очиж явах чинь тэр шин заханд баригдаагүй буулгаж исэн шүү дээ. 9 сар тийм бүр буулгаж исэн. Тэгэхэд 12 сар тэрний чинь бариад. Тэгээд 5 сард ашиглалтанд оруулж ялаа шүү дээ. Их хурдцтай. Тэгээд тэнд чинь нөгөө доороос нь шалнаасаа халдаг гэдгийг л олж мэдлээ шээ. Тэрнээс хуучин байр нь бид нар анхнууд гуанзаа түрээслээд галалдаг хэцүү. Тэгээд нүүрсээ нөгөө нэг тэр кокс нүүрсээ түлж чадахгүй тэр нөгөө өндөр таацтай байшин чинь хүүдэн тэгээд нэг жижигхэн тэргээр нүүрс авах 50 явна гэдэг чинь бас хөөх хүнтэй нөгөө орлого олж эхлээгүү дөнгөж 8 эхэлж байгаа нөгөө тогтворж байгаа үед бол тэр чинь бас л хүндрэлтэй. Тэгээд нөгөө нүүрс түлж үзээг улсууд чинь тэрэндээ нь хортож утаанд нь угаартч эднэр бас л эрсдэлд үзчихсэн янз янз юм тийм. Тэр шин зах дотор ороод их сайхан дулаахан аятаа тогтоо тэр чин орчин их сайхан бүрдэж ирж байгаа. Тэгээ яван эргээр очин бүр шал өөр болоод ирж байгаа хгүй нүдэн дээр хэлт. Нөгөө намхан тагц нөгөө нийтийн журлал эдэр чин өөр болоод буудлууд нь хүртэл өөр болоод тэгээ тэд нартай чин цаас дэлхийн худалдааны байгууллага чин хизээ элсдэг билүү 8 9 онд элслүү. Тэрнээс хойш шаардлага өндөр тавьж эхэлсэн шин гуанзангуудынхаагаа хүртэл нөгөөдөл чин нөгөө арай томхон гуанзангууд чин нөгөө нурааж доторхоо өөрчилж тэдний нөгөө галт вагоны одоо нэржил савнуудаа болох тийм ээ стандарт ярьдаг болж эхэлсэн шүү дээ. Тэгээ 90 хотын тогтчлолтой одоо нэг хөгжлийн хувьд бол би тэр цэвэрлэх байгууллагын хувьд саарл усыг л их сонирхдаг байсан. Тэгээд тэнд хиймэл нуур хийцэн. Хиймэл нууранд нь одоо 15 зүйлийн шууд цугладаг болсон. Зэгстэй бүр сон эднэр явж байгаа шүү дээ. Саарл усан шүү дээ. Тэгээ бид нарыг очих үед бол 30-40 км-ээс нь усаа татдаг цэвэр усаа тэгж хэрэгэлдэг байсан бол одоогийн нөхцөлд тэр үгүй болоод 90 өөрөө усаа хангадаг. Өөрөө цэвэрлэх байгууламжтай үндний ус нь өөр болж ирсэн. Тэгээд нөгөө ногооруулах бүсч айгуу сайн хийсэн. 11 онд юм да би ч нөгөө үед бас нэг ганц салбарлаад басан лээ явж ирсэн. Бас хэдэн хүн ажиллуулчихна. Тэгэхэд 11 оны одоо хаврын баяраар штэ 4 сарын 30-нд нөгөө 9 ажилчтай аваад нөхөх хот руу 3 өдрийн амралт аялал дагуулж явж бүх зардлын даагаад газар үзүүлэлт тэгээ гарахад 90 хотыг нөгөө Бээжингийн он аж ахуй яамнаас гээд 90 хот руугаа бүр ногоон бүс бодохоор бүр том зориулт юу тавиад дөнгөж тэр юунуудаа хийж эхэлж байсан. Одоо тэгэхэд 90 шал өөр болсон байгаа байхгүй. Шуурхата тэр үед бүр хүн болгоод нэгээр нь суулгаж байсан. Тэрний тухай яриад би нэг 90 хотын багш одоо хуучин захирал эдэр байсан гэдэг нэлээд боловсралтай хүүхэнтэй нэг найз болоод явдаг байсан. Тэгээд тэрнтэй ярьж хахад тэр хүн бүр сонирхуулж ярьжсэн. Бид нар баг байхдаа 90 хотод те ингээд юу яаж хахад гэрээс уус байхгүй тэр газар бас хатуу байсан мөлий. Гэрээс нь өөрсдөө мод хариуцуулаад өгцөн. Ногоожуулах тэр одоо ирээний цэцэрлэгт хүрээлэн гэж байж байгаа. Тэрэндээ модоо суулгах гэж бүр гэрээс төмпөнд ус зөөж гүйдэг байсан. Асахгүй тулд модоо нөгөө амьдруулах гэж. Тийм юм ярьж хат би бүр гайхчихсан байхгүй. Ийм бахад тэдэрээс өдөө хүртэл бас л гээд. Ер нь тэр ногоон байгууламжийн цэцэрлэг түргэнлэн яг юм сайхан болох үе нь бол нэг 5-8 жилийн хооронд л сайхан болт юм байна гэдгийг харсан. Тэгээ хүн болгон эзэнтэй цэцэрлэг түргэнлэнгийнхаа хэсэг метрээр ч юм уу 3-4 метрт нэг эзэн тогтооцсон. Ерөөсө хүний насны ялгуургүйгээр ажилд авдаг тэр
хөгшин залуу гэхгүй. Ялангуяа настай улсуудыг тийм хот тогтчлохтой зэрэг зүйлх тэр юунда их түлхүү ажиллаулт юм билээ. Ингээд тэтгэр мэтүрт гаргана гэсэн ойлголт байхгүй шүү. Зөв. Тэгэхээр таны хувьд бас мэдээж одоо эн чинь Монголын хувьд арай өөр хууль дүрм журамтай байна. Тэнд бол бизнес эрхлээд бас 10 гаруй жил болсон. Тэгэхээр татвар гэдэг юм уу бусад ер нь ингээд эрх зүйн орчин энэ талаас ямар хөө байсан бэ лөө одоо таалагдах нь эсвэл хэцүү байсан тийм зүйл байгаа юм. Гэхдээ татварын хувьд бол надад таалагдсан. Жигд шудраг ерөөсөө л яг бүгд адилхан. Юутай тэгээ тэр энэ гэх юм байхгүй. Хэрв татвараа тэр чин 1-5 хооронд тушаадаг. Тэрнээс хойш нэг өдрийн 50 оны торгуултай юм бэл. Хүн илүү мөнгө төлөхгүй тул яг нэг цаг хугацаанд өгдөг. Зарим нь жоохон ингээ буруу зуруу ч юм уу янз бүрийн юм хийсэн бол өстой навсаад л торгодог. Бүр ийм зузаан бүр мөнгө тушааж байгаа юм чинь. Торгуулцуусаа шудраг торгуул бол тэд нар шууд л бүх юм нэг компьютерт орсон мэдээлэлтэй. Зөв бас нэлээд тэгвэл хатуу юм байна тийм. Хатуу. Ерөөсөө ялгаргүйгээр үйлчлэгийн л сайхан санагдсан. Одоо бас мэрэгжлийн хяналтан ч гэсэн тийм. Манайхан ч одоо нэг жижигхэн сайн газар эхлүүлэл ингээл ажиллахад чинь айгүй хэцүү шттэ ингээл баахан л шаардлага байдаг. Тэдний бол жигэд эхлүүлнэ. Эхлүүлээд нь хуулиндаа заасан мэт юм лээ. Сүүлд нь тэр нэмэц 6 сарын хугацаанд бид нар үйл ажиллагаа явуулаад тогтвортой бизнес нь эхлээд явахаар нөгөө мэрэгжлийн хяналтаас нь ч дүгнэлтээ тавьж өгөөд татварын хөтөл тогтоочж байгаа. Тэгээ хэдэн ширээ байна. Ширээгээр шудрах нөгөө тогтоочдөг. Тоолол тэрүүгээр татвар өгчдөг. Бас яг амьдралтай ойр юм байна тийм. Эндээс би нэг сүүлд нэг олж мэдсэн юм нөгөө том компаниуд их орж ажиллаад зарим ингээд байхгүй болчдөг штэ. Тэгэхэд хятадын хуулинд бол одоо жишээ нь хөрөнгө оруулалтаа хийгээд нэлээд том компани үүсгэн байгуулад ажиллаа гэхэд тэр нутгийн иргэдээс авч ажиллаулдаг. 10 хүн ажиллаулаа гэхэд 6 тэнтхийн хүн байна. Бас тийг заадаг юм байна. Энэ нь надад их таалагдсан. Яг бол манад одоо хөрөнгө оруулалт шиг л янз юм яриа сая одоо шүүн болол ингээд шүү дээ. Тэрэн дээр бас эргэж хараад яг энэ юмнуудыг яг зөв юмнуудыг бид нэр өөрсдийнхөө нутагт эрэгтэй юмнуудаа бас нутагшуулмаар юм байна да гэж харж ирсэн шүү. Тэгэхээр мэдээж бас өвөр Монгол хүмүүс маань ер нь хоолны тайны чиглэлээрээс ажиллаж байсан. Тэгэхээр хоол идэхэд ер нь яг таарч гин үү эсвэл яг чинь өвөр Монгол хоолны газар байлаа гэхэд одоо манайхнаас ялгаатай бас иддэг хоол байна уу? Ер нь тэр тал дээр ямар хөө юм бол асар ялгаатай шүү дээ. Амтлагын асар тал руугаа эсвэл тэгээ ерөөсөө хятад тал руугаа. Өвөр Монгол айл дээр очиход бол яг манай монгол шиг байдаг. Амтлагаагүй яг нөгөө яг л бид нар гэртээ яаж те одоо цайны хийцээ хийж идэх махаа чанаал буурцгт ингээл яг их сонио бүр яг манай монгол тэг хөвгчүүл байж байгаа юм чинь. Нөгөө хилийн бүс явтал юу асан гэдэг тэдний үр удамч гэдэг юм уу. Би бүр тийм усуудад хараад дээр үе яг нөгөө өвөөмгийн ярьдаг тэр юугаар тэгээ хайлмагт тус хайлж байгаа хашин гаргаж яаг гэл тэгээ боорцогнохоо тус гээд бүр стог гайхажсэн. Тийм усуудад байдаг ч гэж боддог байлаа шүү дээ. Тэгэхээр байдаг юм байна лээ. Ганцхан нийтэд үйлчлдэг хоол нь яг нэг хятад амтлагаар байдаг. Зөв. Тэр нь хятад хүмүүсийн хувьд бас танд ингээд цуг одоо юу гэдгийг тэнд ажиллаж амьдраад явж байхад заримдаа бас найз нь хөрлөдөг баха. Тэгээд ер нь дүгнээд хэлвэл хятад хүмүүсээс бас юу н суралцууштай авууштай байна. За ер нь жоохон бид нартай таардгүй цагааш нь бас юу байна. Жоохон дээрэнгүү одоо тийм бодлого байдгүй. Гэхдээ миний хувьд бол яг тийм гаж янз бүртэй ерөөсө таараагүй. Тий. Би ч их дураараа бас тэнд байж хата өгнө амжилуулал ингээд байж хата нөгөө дорны ангаахын юм судлаа. Би ч 5 онд нөгөө уламжил байраа Монголд үзчихэд гарсан юм. 4 онд ээж маань илгээр яваад тэгээд 5 онд бас 2 ах маань илгээр ингээд ер нь жоохон байдал нэг тийм сонирн болж гарсан шүү дээ. Тэгээд л урагшаа хараад өвгний маань имчилгээ авч явуулжсэн юм тан гэдэг нар жоохон үнэтэй боловч сайхан таараал тийм. Тэгээд ингээд явж исэн болохоор ер нь энэ уламжлалын хятад байраа юуг нэг үзчихүүл яасан гэсэн миний өөрийн нэг даалд нэг тийм өрөөдөл байсан биелээ болол 5 онд нэг урагшаа нэг явж сураад 17 онд нэг тусгай одоо тэр хятадын нэг цахилгаан байраа гэж байгаа дидайс гэдэг хуайлын группийн тэрэнд би бүр зориуд вакуумц орчинд очиж сурсан. Тийм 3000 гаруй хүний сургалт тэр дундаасаа 650 хэдэн шинэ сурагч гэдгээрээ ганцаархна Монгол очиж ирсэн.
Тэгэхэд яг хятадуудын дунд ингээл байхад бол янз бүрийн асуудал байхгүй шүү дээ. Харин хэл мэдгүй байхад би чинь утсан дээр нөгөө транслейт хийгээл нөгөө төр байгаад нөгөө уламжлал ангахаа Монголдоо нөгөө үзсэн ойлгоцсон байсан болохоор тэрийг нэг ойлгоод өгчний хятадаар ярьжсэн гэсэн дараа нөгөөдгөө хичээлээ ухаж үзээд тэгээ вакуум орчин тэгээ суугаад хятад багш нар их гайхаж ирсэн. Тэгээ бүр илүү хайр надад бүр зааж өгөөд мэдээлэл өгөөд бүр гарын авлага өгчээсэн байхгүй юу. Тэнд нь би бахархаж ирсэн л та хүнээс юм нуухгүй юм байна. Ягаад гэвэл энэ хүн эрүүл мэндийн төлөө өөртөө мөнгө зараа явж байгаа юм байна гэдэг. Тухайд 15,000 юан төлөө сурахад надад бас өндөр шүү дээ. Тийм тийм. Гэтэл тэнд хятад улс ч өөрсдөө очиод 50,000 юан дээр өгч байгаа байхгүй. 100,000. Ягаад би бүр гайхаад ингээд асуухад энэ хагалгаа хийхэд 100 хэдэн мянган юан. Би нэг л удаа юм. Ингээд би бие бүтэн авч үлдэхин тулд энийг би мэдэх ёстой гэж бүр тархиндаа тэгээ авцсан байгаа байхгүй. Таны хувьд одоо бас энэ хавдарч гэдэг мөн чиглэлээр бас илүү сайн дурын ажил хийгээд тий ингээд явж байгаа. Тэгэхээр түрүүн бас сонсож байхад гэр бүлийн хүмүүст нь бас нэлээд юм хүзүүл тохиолдсон байна. Тэгэхээр та магадгүй энэ дээр анхааруулад гэдэг юм хүмүүст бас илүү энэ чиглэлээр тий юм дээр эртэт нь мэдэх ёстой гэдэг юм ийм зөвлөгөө болж хэлэх зүйл байгаа болоо. Гэхдээ ер нь эртэлрүүлэг чухал байна. За эртэлрүүлэг урдсан сэргийлэх гэдгийг бол их олон жил ярьжээ манайхан хавдар гэдэг. Эсвэл үед би өөрөө энэ хавдар руу ордгийн хувьд гинт өөрөө хорт хавдрыг даган туулж байгаа хүн. Тэгээ яг Монголдо эмчлэгдээд ингээд явхад бол өндөө одоо бол статистикт бол их өндөр айхтар гарсан байна. Залуучсан, нас залуучсан байна. Бүр тэр байтугай эрүүл агаарт, эрүүл эко хүнс хэрэгэлдэг малчт маань хөдөөний иргэд маань дүүрсэн байна. Энэ их харуулсалтай. Тэгээ энийг ярил маш их цаг орно. Зүгээр нэг товчхон яриад өнгөрөх биш. Ерөөсөө улсууд маань одоо хоолн дээр л анхаарах хэрэгтэй юм байна. Тайван эрүүл орчинд. Манайд хүнсний аюулгүй байдал бол дээд зэрэгээр алдагдсан. 13 онд нэг юу яагаад тэрнээс хойш нэг хэд биччихсэн юм аа нөгөө Монголдо би чинь ажиллаж амьдрна гэж орж ирээд бас нэг хүнд нэг залдуулаад нэлээд болсон юм аа. Тэгвэл нөгөө мал эмнэлэг хөдөө аж ахуйн тал руу нэг чиглэе. Тэйшээ ордгийн хувьд бол манай нөгөө хөрш нөгөө зээл дээр байсан айл маань нөгөө нутг руугаа тэр үед нэг 5 эдний хятад ч одоо хүртэл 5 жилийн төлөө гэж явдаг байхгүй юу? Явдаг юм байна лээ. Яг тэрүүгээрээ нөгөө нэг тэр үеийн 5 жилийн төлөвлөгөөнд нөгөө дэлхийн хямрал болоод нэг зах зээлийн хямрал болж хахад нутгийнхаа иргэдрүүгээ одоо ард иргэдээ нөгөө босгох гэдэг юм уу бизнесийн дэмжих гэж ойлгохорч би тэгжил бодсон л доо 500,000 юаныг 5 жилийн хугацаатай хүүгүү өгчсэн. Нутагтаа очиж хөд газар тариалаа хөдөө аж ахуй эрхлэх хүнд. Тэгээ нөхөр нь жинингийн хятад өөрөө шилэн голын монгол хүн байсан. Доор хувцсаар хажуутлаа. Тэгээд нөхөр нь ерөөсөө махны чиглэл өхөр авч тэгж яагээд нөгөө аюу зөрөгтэй дарааж улсаас нь хүүгүү мөнгө гэж өөрөө нөгөө тэг хийчихнэ гэсэн бардам юу та. Одоо тэгсэн юу тэр 3 жилийн дотор төлчихөж байгаа. Тэр хооронд би бодохгүй монгол хүн байна да би одоо энэ юм хийж чадахгүй байх та яах вэ? Монголдо очиж юу амьдраа. Одоо энэ бараг л ирэнд одоо болцоо да гэсэн юм бодож. Тэгээд нэг тусгай зөвшөөрлөлтөй компани байгуулаад Монгол руу орж ирээд нэг ойсон доо. Тэрнээс хойш газар тариал мал аж ахуйр орохгүй гэж бод. Тэнд явж байхдаа олж мэдсэн юм маань малдаа хийдэг энэ тариа цуу бүсийн одоо хоруу чанар гарааг багт нь хүнсэнд хэрэглэснээс болж гин гэдгийг л одоо өөрийн биеэр амсаж мэдээл. За энэ дээр дүгнэлтээ хийж явах хэрэгтэй юм байна гэж судалгаа нотлогоотой явж байгаа. Сая би 8 сард бас хүүхний авдраа даван туулагч нэг хүүхэн маань дахиж үсэрхийлээд ингээд яхад нэг 7 хоног таныг яваач. Тэрний нөгөө хүүн манай хэдийн чамд монголчуудын маань юунд байдаг. Тэгээд дамдамаа ярьж байгаад нэг юм болж та нэг зөвлөгөө өгөөч гэтэн тэгж орчоод ер нь байдлыг газар дээр нь явж үзье гэдэг зоригтой. Бас тийш яваад нэг 7 хоноод очиж судлахад тэр жоохон газар те эрүүл хөрстэй, эрүүл эко орчинтай газар маань хөрсний бохирдолтой эзэх. Тэр юунаас вэхээр сумынхаа төвд бүстэй ундны усных нь худаг нь байна. Эргэн тойрон 0. Тэгээд одоо аршааныхаа тархин дээр малтай айлын 5-6 жил суучна гэж. Тэндээ нохоо шуун байна, мал нь байна. Ямар ч тийм одоо бүсчил байхгүй. Тэрүүгээрээ дамжаад тэр улсууд хордож байна. Гэж ярахаар улсууд гайхаад байгаа байхгүй юу? Тэгээд дураараа малын юм тариаг хийж байна. Тэг хүнсэнд хэрэглэхдээ тэр ч одоо малын юм тариатай малыг хийх ёстой тэр хавар намартай хийдэг юм байна лээ. Угаасаа юм яг гэвэл манай улс чинь бэлчээр мал аж байгаа. Тэгээ бэлчээрээр нөгөө мал чинь нөгөө
өвс ногоонд шимэгдсэн паразит нөгөө уур шавж орхоо гэж ялгаж идэхгүй шүү дээ. Бүгдийг л хамаадаг чинь хагдарсан өвс байгаа. Тэрнийг эргүүлээд нөгөө юу яадаг гэсэн юм бэ? 3 сарын 5-наас 25-ны хооронд вакцинжуулалт хийдэг. Жилдээ нэг удаа шүү 48 амьдын жингэрээ 48 кг жинтэй малд маш бага тунгаар. Тэгээд дараа нь сүү сайлтаа хэрэглэдэг. Сүүгээ хэрэглэхдээ сарын дараа, махыг хэрэглэхдээ 2 сарын дараа бүр тийм заалттай. Тэр заалтыг зөрчөөд манайхан таргалуулдаг тариа гэдээ ойлгоцсон. Би урагшаа гарахынхаа өмнө мах комбинатад нэг хяналтын яруу гэдгээр орсон юм. Тэгээд тэнд ингээд яаж хаад айхтар цуцаа өгтө махнууд би гайхчихсан 48 кг гэл. Тэр нөгөө тарианы хоруу гарааг байхад зөв. Тэгэхээр энэ ерөөсөө эртнээс энэ хавдар ингэж ихсэж байна гэдэг чинь ерөөсөө л 2000 оноос хойш. Ер нь малыг эмчнэр байхгүй болгосноос. Эзэнгүүдсэн. За тэгэхээр бас цаг маань өндөрлөх болсон байна. Өсгөлтөнд тавчгаанаас аваад одоо мэдээж хүмүүс ирээн рүү ч гэдэг юм уу за цаашаа бас яваад ер нь жижиг дөрөв бизнес хийхдээ ингээд хэрэгтэй юмудаа судалдаг штэ. Тэгээ ер нь ингэж дамжин өнгөрөхөд бас таны хувьд тэнд ажиллаж байсан хүний хувьд юун дээр бас анхаарах хэрэгтэй бай тийшээ магадгүй юм цуглуулахаар ч гэдэг юм уу түр хугацаар явж байгаа хүмүүс ямар мэдлэгтэй байвал илүү зүгээр юм бол одоо ер нь юмыг олж мэдхэд их амар болцсон байна шүү дээ. Сүлжээ сайн болсон байна. Сайн судалж ээж л явах хэрэгтэй. Тэгээ хүнд итгэхгүй өөрөөсөө одоо нөгөө хэл ус сайн мэддэг болсон. Энэ ядуу чинь цаашаа оронгууд л англиар аягүй сайн ярьдаг болсон байна. Ер нь том бизнес компани юу хийж байгаа усуд за Москва дээр хүртэл орсоор ярьж байна. Орсууд их орсон байна. Тэр шиг төлхөө. Одоо энэ уламжлал анагаахын дорны анагаахын сууж хахад орсууд аягүй явдаг байхгүй. Орсуудаа би хэд удаа тэр сургалтад сууж ирсэн. Тэгээ би гайхдаг. Тэгэхээр хэл маш чухал. Өөрөөсөө сайн судалж явах хэрэгтэй. Судалгаа сайн хийх хэрэгтэй. За тэгэлгүй яг тэгэхээр бид хоёрын ярилцах цаг маань өндөрлөх болсон байна. Тэгэхээр ямар ч гэсэн ирээнээс бас ямар хөө байдаг вэ талаар бас манай сонсогч маань мэдээлэл нэлээд их сайн авч чадсан болов уу гэж бодож байна. Тэгэхээр бас таны өнөөдөр цаг зав гаргаад хүрэлцэн ирж бас сонирхолтой яриа өрнөсөн баярлалаа. За баярлалаа. Урьж оруулсан та бүхэндээ баярлалаа. За тэгэхээр дэлхийн монголчууд нэвтрүүлэг маань энэ хүрээд өндөрлөж байна. Та бүхэнтэйгээ үргэлжлүүлээд 19 цаг 15 минутаас Солонгогийн орны нэвтрүүлгээр иргэн уулзах байгаа. Тэгэхээр түр баяртай. Дэлхийн монголчууд нэвтрүүлгийн хамтран ажиллагч Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв. Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс хүргэж байна. 1991 онд хөрөнгө оруулалтын эрхийн бичиг буюу цэнхэр ягаан тасалбараар олгогдсон хувьцаагаа хаана өгснөө шалгахыг хүсвэл та өөртөө байрлах түүц машинаар иргэний үнэмлэх 3-1-ийг уншуулан хувьцаа цэсийг сонгон мэдэх боломжтой. Мөн та 158989 дугаарт регистрийн дугаарын эхний 2 үсгийг латин фондоор бичин зай авалгүйгээр 8 оронтой тоогоо үргэлжлүүлэн бичин мессежээр илгээж өөрийн үнэт цаасны компани болон Эрдэнэс тавталгаа компани хувьцааны тоош ирэхгээ хараарай. Харин гадаадд байгаа бол www.mcsd.mn хаягаар нэвтэрч регистрийн дугаараараа шалгана. Мэдээлэл авахудаас 712 тэг 460 дугаараар дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. Насаа байцгаан уу сонсогчдоо Германы нислэг Берлинээс холбогдож байна. За яг одоо бол Бранденбургийн хайрлагны сүүдэрт сууж байна да. За сонсогч нартай энэ өдрийн мэндийг хүргье. Парисаас ирж байна. Парист яг одоо бороо орж байна. Дэлхийн монголчууд нэвтрүүлэг. Дэлхийн өнцөг болон бүт байгаа монголчуудтайгаа холбогдсон ярилцж байна. Хөтлөгч Чимбат Чанца. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3